Амьдралыг өгтөн урагшлан мэдээллийн лавлах 1919. Цаг хугацаатай уралдан шинжлэгдэж байдаг зүйл бол мэдээлэл. Бид аливаа мэдээллийг хаана байгаа газраас үл хамааран түргэн шуурхай авахыг хүсдэг. Хэрэглэгчдийн хүссэн мэдээллийг 24 цагийн турш цаг алдалгүй хүргэж ирсэн 1919 лавлах мэдээллийн 900-д үзэгч таныг хөтлөнө. 2005 онд байгуулагдсан цагаас Монголын хэрэглэгчдийн номер 1 сонголтод байж ирсэн 1919 лавлах орчин үеийн техник технологийн хурдцтай хөгжилтэй хөл нийлүүлэн үйлчилгээгээ улам чанаржуулсаар байна. Өнөөдөр дэлхийн нийт технологийн даяарчлалд автаж асар хурдцтай хөгжиж байна. Мэдээлэл технологийн компаниуд хүний амьдралыг илүү хялбар, илүү смарт, ухаалаг хэрэглээрөө оруулсаар байгаамаа. Энэ нь биднэрт шинэ боломж, шинэ ур чадварыг нээж өгч байгаагаар илүү давуу талтай. Мэдээлэл харилцаа холбооны салбар ярианы үйлчилгээ буюу voice үйлчилгээнээс дата үйлчилгээ рүү шилжилтийн үедээ явж байна. Яг үүнтэй хөл нийлүүлэн 19 лавлах маань хэрэглэгчтэй үзүүлж байгаа үйлчилгээгээ энэхүү датан дээр суурилсан үйлчилгээнүүдийг зах зээл дээр нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Тухайлбал бид хэрэглэгчдэд хүргэдэг зарын нэгдсэн сайт, зарын аппликейшн, такси хөдөлгөөнд аппликейшн, плед хүргэлтийн үйлчилгээ зэрэг үйлчилгээнүүдийг бол дата хэлбэрээр хэрэглэгчдэд хүргэж байна. 1919 мэдээллийн лавлах нь Монгол улсын хэмжээнд бүртгэлтэй албан байгууллагын утас хаяг байршлын мэдээлэл, бүх төрлийн зарын төвлөрсөн лавлгаа, бичиг баримтын лавлгаа, цаг үе үзэр үйлчилгээний мэдээллүүд, өдөр тутмын хэрэгцээт мэдээлэл, хүргэлт үйлчилгээний нэгдсэн төв, бүх төрлийн ханшийн мэдээлэл, дуудлагын үйлчилгээний нэгдсэн төв, тээврийн хэрэгслийн мэдээлэл, танин мэдрэхийн мэдээлэл, зөвлөгөө зөвлөмж зэргийг 24 цагийн турш хэрэглэгч танд хүргэж ирсэн. Хэрэглэгч олон нийтийн тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тус хамт олон бусдаас үргэлж шинэлэг үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлсээр байна. Мэдээлэл харилцаа холбооны салбартаа мэдээллийн лавлах брендийг амжилттай бий болгосон 1919 лавлахын хамт олон такси дуудлагын үйлчилгээнд шинэ технологи ашиглаж эхэлжээ. Метрополис хотын хэрэглэгчдэд такси дуудлагын үйлчилгээг 24 цагийн турш үзүүлж, хүссэн газарт нь саадгүй хүргэж өгдөг дуудлагын жолоочид нэгдсэн аппликейшнтэй болж үйлчилгээгээ улам түргэн шуурхай болгожээ. 1919 лавлагын томоохон хэсгийг такси дуудлагын үйлчилгээ эзэлдэг. Нийтийн тээврийн нөөцлөнд хамгийн их тулгымдсан асуудлын нэг бол такси хүртээмжийн асуудал байдаг. За нийтийн тээврийн бүртгэлийн санд бүртгэлтэй 10 гаруй такси баазын машиныг 1919 лавлах дуудлагаар ханган ажилладаг. Сүүлийн жилүүдэд бол датад суурилсан дэвшилтийн технологиг ашиглах явц улам хурдцтайгаар хөгжиж байна. Үүнтэй уялдаатайгаар 1919 лавлах датад суурилсан жолоочийн аппликейшнийг ашиглан дуудлага цацах, дуудлага авах бэлтгэл ажлыг хангаад байна. Энэхүү аппликейшнийг ашигласнаар хэрэглэгч 1919 лавлах руу залган дахин холболт хийлгүүгээр нэгэн зэрэг олон оператортай холбогдсон. Таксигаа дуудах боломж бүрдэж байгаа. Мөн жолооч энэхүү аппликейшнийг ашигласнаар жолоочийн бичиг баримтын бүрдэл болон жолоочийн аяллаа түүх маршрут хадгалагдахаас гадна хэрэглэгчийн хаягийг жолооч GPS ашиглан төвөггүй олох боломжтой болсон юм а. Зар сурталчилгаа. Бизнесийн альж салбарт сурталчилгаа ус агаар мэт хэрэгтэй. Ганц дуудлага хийгээд мэдээллийн олон сувг ашиглаж хүн бүрт өөрийн бизнесийн үйл ажиллагаагаа сурталчлах боломжийг 1919 лавлахын хамт олон олгож байгаа нь орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн оновчтой үйлчилгээ болж чаджээ. Сошиал орчинд 1919 пэйж хуудасаар таны зар дэлхийн хаанч байсан онлайнаар хэрэглэгчдэд хүрч байна. Харин эх орон даяар эфирээ хүргэдэг ETV телевиз, Мас телевизээр өөрийн дуу хоолойгоор бизнесийн зараа өгөх боломжтой.
Телевиз үзэж, сошиал хуудасуудаар орох боломжгүй бол нийслэл хотын хаанч байсан Их Монгол FM 99.7 радиогоо сонсоод хэрэгцээт зар мэдээлэлээ авах боломжтой. Их Монгол FM 99.7 радиогоор цаг тутамд зарууд шинжлэгдэж сонсогчдод хүрч эхэллээ. Мөн таны өгсөн зар 7 хоног бүр үнгүй тарагддаг зар мэдээ санд нийтлэгдэж амралтын өдрүүдэд ноён пиццаны бүтээгдэхүүнтэй хамт түмэнд түгээгддэг юм. Та бүхэн 1919-50 гээ ганцхан товчтой арснаар өөрийн бизнесийн зарыг маш олон сувгаар түгээх хүрэх боломжтой. Эх орондоо ярих бэрээ цэцдэг ТV телевиз, за мөн Mass телевиз, нийслэл хотод бэрээ цэцэж байгаа Их Монгол FM 99.7 радиогоор хөтлөгчийн дуу хоолойтойгоор өөрийн бизнесийн зарыг залуулах боломжтойгоос гадна манай 1919-50 зарын албан одоо сошиал орчинд 1919-50 зар цэгийн сайт, аппликейшн, за мөн Facebook, пэйж, Instagram, Twitter гэх мэт сошиал орчинд бүх платформ нэгэн зэрэг байрших юм аа. Мөн манай 1919-д лавлахад одоо бүх төрлийн сувгаар хүрсэн зар нь одоо 7 хоног бүр хэвлэгдэн гардаг 1919-д лавлахын зарын сонин байгаа. За манай зарын сонин гэрлэгч та бүхний гадар үнгүү тарагдгаараа бас манай зарын сүлжээний нэг том даваа тал юм. Монголд ганцхан төвчлөр дараад бүх зарын сүлжээрөө нэгэн зэрэг цацаадаг суугал байхгүй. Тийм болохоор манай 1919-д лавлахын зарын албан одоо Монголдо хамгийн анхны зар сурчлагын нэгдсэн том зарын сүлжээ юм аа. 1919-д лавлахын хамт олон улсын жишгт нийцсэн үйлчлэгийг хэрэглэгчдэд хүргэхийн тулд ямагт суралцаж, ур чадвараа дэвшлүүлж байдаг. Техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлж, мэдээллээ цаг ямагт шинжилгээний зэрэгцээ, байгууллагын цөмөнд болсон ажилтан албан хаагчдаа тогтмол сургалтанд хамруулж, эрч хүчээр цэнэглэж байдаг. Тэд үйлчилгээний төдийгүй байгууллагын соёлыг үлгэрлэн дагуулж, мэдээллийн 90 зуунд хэрэглэгч таныг хөтлөнө. За бид байгуулагдсан цагаас эхлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг туршлагууд, олон улсын стандартуудыг өөрийн үйлчилгээндээ нэвтрүүлсээр ирсэн. За бидний хамгийн гол зорилго маань 19-д лавлах руу залгаж байгаа хэрэглэгчдийг сэтгэл ханамжтай байлгах нь бидний хамгийн гол зорилго юм. Хэрэглэгчийнхаа хэрэгцээ шаардлагыг мэдэрч тэдний хүсэл сонирхлыг судалж, тэдний хүлээлтээс давсан үйлчилгээ үзүүлэх нь бидний хамгийн гол зорилго юм аа. Бодит мэдээллийн цаг зөвшөлтгийг дэвшилтэт техник технологийн шийдлэр мэрэгчсэн боловсон хүчний ур чадвартай хослуулан богино хугацаанд хүргэж хэрэглэгчээ дээдлсэн олон улсад өрсөлдөгүйц лавлах үйлчилгээний төв байх эрхэм зорилготой хүрэхийн тулд 1919-д мэдээллийн лавлахын хамт олон цаг минут секундтай уралдан ажиллаж амжилтаа ахиулсаар байна. Түмэндээ таашаагдсан төгс үйлчилгээг үзүүлж өрнөх амьдралыг угтан урагшлана. Мэдээллийн лавлах 1919-50